Абу Даби хотноо Орос, Америк, Украин улсын анхны 3 тавд хэлэлцээр болжээ. Америк нэгдсэн улс даяар цагаат жилийн агентлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эрчиг авч байна. Хятадын ардын чөлөөлөх армийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байна. Бангладеш улсын ерөнхий сайд дасан Шейх Хасина 2 жилийн дараа анх удаа олон нийтийн өмнө гарлаа. Харамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Бид олон улсад басан онцлог мэдээлэлээс таймлаг өрөөдөг хаа. Орос Украины дан ихснээс хойших 4 жилийн хугацаанд Орос, Украин, Америкийн хооронд болсон анх удаагийн 3 талт уулзалт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж өнгөрлөв. Америкийн нэгдсэн улсын талаас энэхүү уулзалтыг үр дүнтэй болсон за энэ 7 хоногийн бэм гарагт цааш хэлэлцээр үргэлжилнэ гэдгийг хэлж байна. Харин Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский дүгнэлт хийж хэлэхдээ хэтэрхий эртний гадлаар хэлсэн байна. Энэхүү Абу Даби дахь уулзалтаас 2 хоногийн өмнө буюу өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Америкийн нэгдсэн улсын тусгай ичнэр Москва хотноо уулзсан байдаг. Мөн яг ижил өдөр Швейцар улсын Давос хотноо Дональд Трамп, Володимир Зеленский нар уулзсан байна. Москва дахь уулзалтын тухайд гарсан үр дүн хараахан тодорхойгүй, харин Давос дахь уулзалтаас Украин улс дайны дараа Америк нэгдсэн улсаас аюулгүй байдлын баталгаа авах тухай талууд тохиролцож баримт бичиг боловсруулагдаж дууссан. Одоо хоёр улсын хууль тогтоох байгууллагууд дэмжиж ерөнхийлөгч нар гарын үсэг зургал үлдсэн гэдгийг Володимир Зеленский мэдээлсэн байна. Энэхүү 4 жил үргэлжилж байгаа Украины дайныг эцэслэх, дайны дараах аюулгүй байдлын баталгааны асуудлаарх яриаг хэлэлцээр дипломат орчинд эрчтэй үргэлжилж байгаа ижгэлээ талуудын хоорондох гол маргаантай асуудал болох газар нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээрээ байна. Энэ нөрөө Орос Украины армийн аль аль нь цэргийн хүчээ байлгаж байгаа, байлдаан идэвхтэй өрнөж байгаа Донбассын бүс нутгийг хэмээ мэдээлэлд үлдээх цаашдын удирдлага зохион байгуулалт аж амьдрал нь ямар байх тухай асуудал. Володимир Зеленскийн тухайд өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын санаачлан боловсруулсан дайныг зогсоох 20 заалттай төлөвлөгөөний 90% нь бэлэн болсон. Үлдсэн том асуудал нь Донбассаа гэдгийг хэлж байсан. Тэрээр Донбасст цэрэггүй чөлөөт эдийн засгийн бүс байгуулахын тулд хоёр тал ижил хэмжээгээр цэрэгээ 40 км хүртэл татах санал тавьсан байна. Үүний хариуд Украин баттай аюулгүй байдлын баталгааг авах ёстой юм. Харин Оросын талаас чөлөөт эдийн засгийн бүс байгуулахыг эсэргүүцэх үч гэлээ өөрсдийнх нь саналаар л энэ бүс нутгийг дефакто Оросын мэдэлд өгч цэрэггүй бүс болох байна. Дефакто гэдэг нь хуулиар бол Украин улсынх гэхдээ бодит байдал дээр удирдлага зохион байгуулалт цэргийн эрх мэдэл нь Кремлийн мэдэлд байх тухай асуудал. Абу Даби дахь уулзалт ерөнхийдөө Орос Украины тавьж байгаа эдгээр шаардлагуудад дундын орон зайг үүсгэх байсан гэж шинжээчид таамаглаж байна. Албаных нь тодорхой гарсан үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэлгүй байгаа учраас одоо хүртэл талууд дундын шийдэлд хүрч амжаагүй бололтой байна. Энэхүү уулзалтанд улс орноо төлөөлж ирсэн хүмүүсийг харвал Украины талаас үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн дэргэн Рустем Умеров, төлөөлөгчдийн бага ахалж ирсэн харин Кирилл Буданов, Давид Архамянар оролцсон харин ирэх бэм гарагт жанжин штабын дарга Андрей Дегнатов уулзалтанд нэмэгдэж ирэх юм байна. Оросын талаас тагнуулын дарга Игор Костиков, баялын сангийн тэргүүн мөн Владимир Путиний зөвлөх Кирилл Дмитриев зэрэг хүмүүс оролцож байна. Харин Америк нэгдсэн улсын талаас Стив Витков, Жаред Кушнер нар гэх ерөнхийлөгч Дональд Трампын төлөөлөгч нар ирсэн байна. Энэхүү уулзалт болж байгаа ч гэлээ байлдааны эрч сулраагүй хэвээрээ Оросын Пенза хотод дроны халдлага гарсны улмаас газрын тосны агуулгад гал гарсан байна. Харин Украинд шөнийн агаарын товтлогоонд 12 байршил оногдсон. Улмаар Киев хотод доор ээж 1 хүн амиа алдаж 4 хүн ширхэгдсэн гэж хотын дарга мэдээлсэн байна. Түүнчлэн дроны хог хаягдлаас гал гарч бараг 6000 гаруй орон сууц халаалт болсон байна. Америк нэгдсэн улсад өнөөдрийн байдлаар холбооны засгийн газар түүний харьяа цагаат жилийн агентлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 21 дахь өндөртөө Миннеаполис хотноо эхэлж улс даяар цар хүрээгээ тэлэн үргэлжилсээр байна.
Энэ оны ихэр буюу 1-р сарын 7-ны өдөр Америк нэгдсэн улсын цагаачлалын агентлаг Minneapolis хотод Америк нэгдсэн улсын иргэн Рэнд Никол Гүүдийг буудаж хөнөөсөн байдаг. Холбооны засгийн газар болон агентлагаас албан үүргийнхээ дагуу ажиллаж байсан аргагүй хамгаалтын улмаас гал нээсэн гэж тайлбарлаж байгаа. Гэсэн хэдиж хэргийн газарт гэрч дүрс бичлэгт үлдсэн баримт болон яагаад энгийн иргэний биед халдаад үүнийг аргагүй хамгаалт байсан гэж тайлбарлаж байгаа зэрэг нь иргэдийн уур бухимдлыг хүргэж эсэргүүцлийн жагсаалын суурийг тавьсан байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулан энэ сарын 10-ны өдөр Minneapolis хотод 10,000 гаруй иргэд хотын төвөөр өвлийн хүйтнийг ажралгүй явган жагсаалыг эхлүүлсэн байна. Тухайн өдрөөс хойш жагсаал өдөр ирэх тусам Америк нэгдсэн улс даяар эрчийг авч олныг хамарсан. Гэхдээ харьцангуй тайвнаар үргэлжилж байсан. Гэтэл жагсаагчдын тавьж байгаа шаардлагыг тоохгүй бодит өөрчлөлт шинжилэл гаргахгүй байсанд бухимдсан иргэд энэ сарын 23-ны өдөр Миннесота мууч даяар ажил хаялт зарласан байна. Ингийн ажилтан ангиас ахуулаад үйлдвэрчний эвэлүүд шашны бүлгийн томоохон удирдагчид гээд иргэд нийтээрээ холбооны засгийн газрын харьяа энэхүү цагаачлалын агентлагт хариуцлага тооцож санхүүжилтийг нь зогсоож цагаачдыг албадан гаргахыг нь зогсоохыг шаардаж байгаа. Гол нь жагсаал өрнөж яхаж гисэн энэхүү агентлагийн Америк нэгдсэн улсын Миннесота мужид явуулах мөрдөн шалгах баримтлах ажиллагааны цар хүрээ тэлж байгаа шалгалт баримтлагаа өргөжлүүлсээр байгаа юм. Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр 3,000 гаруй холбооны аюулгүй байдлын албан хаагчдыг энэхүү хотод дайчилсан байна. Уг ажилчид жагсаалыг намжаахын тулд шөнийн цагаар нүүр царайгаа халахлан эргүүл хийж яана гэсэн мэдээлэл гарсан байна. Мөн жагсаагчид руу нулимс асуулагч соронзон гранат ашиглан жагсаалыг тараахаар удаа оролцсон хэрэгүүд олноороо бүртгэгдсэн байна. Мөн нэмж дуртад тухайн үед ерөнхийлөгч Дональд Трамп иргэдийн жагсаалыг цэргийн хүчээр дарах боломжтой гэсэн анхааруулгын шинжтэй мэдээллийг хийсэн байдаг. Тэрээр үүндээ 1807 онд батлагдаж хэрэгжиж байсан Америк нэгдсэн улсын босолгын тухай хуулийг ашиглаж болох талаар тайлбар өгсөн. Энэхүү хууль нь Америк нэгдсэн улсын дотоодод эмх замраагүй байдал үүсэж иргэдийн эсэргүүцлийн жагсаал бослог болсон тохиолдолд мөн ялангуяа холбооны засгийн газрын эсрэг иргэдийн дэвсэгт босолгыг дарах нөхцөл байдалд цэргийн хүчийг үндэсний хэмжээнд байршуулж үндэсний гвардийн анги нэгтгэлийг холбооны засгийн газрын харьяа болгох боломжтой хууль байгаа. Эдгээр дээр нэмээд нөхцөл байдлыг бүрчийхээр хусгасан хэрэг энэ сарын 24-ний өдөр буюу 2 өдрийн өмнө гарсан байгаа нь Minneapolis хотод холбооны агентуудад ажил үргээ биелүүлж явах үедээ Алекс Джеффри Прити гэх эрчим тэмжлэгээний сувилагчийг буудаж амнасанд нь хүрсэн хэрэг байна. Энэ хэргийн талаар өнөөдөр манай гадаад мэдээний алба Америкт энэ 7 хоногт нэвтрүүлгээр илүү дэлгэрэнгүй мэдээлнэ. Энэхүү ерөнхийдөө хэрэг явдал зөвхөн нэг мөч биш. Америк нэгдсэн улсыг хамарсан асуудал болж байгаа нь тодорхой. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Америк нэгдсэн улсын томоохон хотууд болох Сан Франциско, Лос Анжелес, Нью-Йорк, Бостонд иргэд холбооны засгийн газрын үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо энэхүү хүчтэй илэрхийлж байгаа юм. Өнөөдөр ч гэхэд Америк нэгдсэн улсад үргэлжилж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд иргэд цагаачлалын агентлагийг татан буулгахыг хатуу шаардж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн өндөр албан тушаалтай генерал болох цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юши шалгагдаж эхэлсэн болохыг Хятадын батлан хамгаалах яам бэм гарагт баталсан байна. Энэхүү үйл явдал нь 1989 оны Тяньаньманы эсэргүүцлийн жагсаалаас хойших Хятадын цэргийн дээд удирдлагуудын эсрэг хийж байгаа хамгийн том мөрдөн шалгалтанд тооцогдож байгаа юм. Гэхдээ албаныхан түүнийг яг ямар хэрэгээр шалгагдаж байгааг тодорхой тайлбарласангүй. Хятадын батлан хамгаалах яамнаас Жан Юшиг цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын газрын дарга Лю Жэнлийн хамт сахилга бат хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэрэгт буруутган шалгаж байгаа гэсэн тайлбар өгсөн байна. Гэхдээ ажиглагч нар тэднийг авилгын хэрэгт холбогдсон байж магадгүй гэж таамаглаж байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд Хятадын коммунист намын удирдлагууд улс төрдөх ялангуяа зэвсэгт хүчин дэх авилга хэл хахуулын хэрэгүүдийг эрчтэй шалгаж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд 1 сая орчим хүнийг авилгын хэрэгээр шалгаж ял шийдэглүүд ноогдуулсан гэдгийг Хятадын коммунист намын сахилга хяналтын төв комиссаас өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн байдаг. Жан Юшигийн тухайд Хятадын зэвсэгт хүчний дээд командлын байгууллага болох цэргийн төв зөвлөлийн дэд даргын хувьар Ши Жинпиний дараа орох 2 дахь өндөр албан тушаалтай хүн байна. Мөн коммунист намын улс төрийн товчооны гишүүн удаан хугацаанд Ши Жинпиний хамгийн ойр холбоотуудын нэгт тооцогдож ирсэн байдаг. Тэрээр өдгөө 72 настайдаа 2022 онд тэтгэврт гарах ёстой байсан боловч түүнийг 3 дахь удаага энэхүү зөвлөлд үлдээсэн нь Ши Жинпиний дуршлагтай ойрын холбоотноо цэргийн гол зөвлөхөөр хадгалах хүсэлтэй байгааг илэрхийлсэн хэрэгэ гэж тухайн үед шинжээчид тайлбарлаж байсан.
За харин одоо Жан Юшаг албан тушаалаас нь огцруулах юм бол энэ нөрөө 1966-аас 1976 оны соёлын хувьсгалаас хойших цэргийн төв зөвлөлд ажиллаж байгаа генералыг халсан 2 дахь тохиолдол болох юм байна. Мөн энэ сэдвтэй холбоотой нэгэн болгоомжлол үүсээд байгаа нь Хятадын дэвсгэр хүчний эрх мэдэл Ши Жинпинд хэд төвлөрөх вэ гэдэг байна. Учир нь цэргийн төв зөвлөлийн 7 гишүүнээс Жан Юшиал, Лю Жинли нарыг ийхүү шалгаж халагдахтаа тулах юм бол цаана нь ердөө 2 хүн үлдэж байгаагийн нэг нь Ши Жинпин, өөрөө нөгөө нь армийн цахилгаан асуудал хариуцсан гишүүн Жан Шинминер болж байгаа юм. Дараагийн мэдээ. Заритэг улсад орогнож байгаа орон зайлсан Бангладеш улсын ерөнхий сайд дасан Шейх Хасинад Нью Дели хотод хэвлэлийн баг хуралд оролцож байгаа тухай дүрс бичлэг хэвлэлээр цацагдсан байна. Энэ нөрөө Шейх Хасина иргэдийн эсэргүүцэн жагсаалыг дарахын тулд хүч хэрэглэж, улмаар олон мянган хүний амьд хүрсэн гэх хэрэгт буруутгагдаж, бүр зогсохгүй цаазан ял сонссноос хойших олон нийтийн өмнө анх удаа гарсан хэрэг болж байгаа. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдуулан Бангладешийн гадаад хэргийн яам Шейх Хасинад олон нийтийн өмнө үг хэлэх боломж олгосныг эсэргүүцэж байгаа гэдгийг мэдээллээ. Яамны нэм гарагт гаргасан мэдээлэлд энэтхэг улсын нийслэлд энэ арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрч олон хүний амьд хүрсэн Шейх Хасинад ил тод үзэн ядсан шинжтэй ийм үг хэлэх боломжийг олгосон нь Бангладеш улсын ард түмэн засгийн газрыг ил тод үл хүндэтгсэн хэрэгэ гэж тодорхойлсон байна. Өдгөө 78 настай Шейх Хасина нь 2024 оны 8 дугаар сард оюутнуудын удирдаж эхлүүлсэн жагсаал үүмэний дараа энэтхэг улс руу дөрвсөн байдаг. Түүний 15 жилийн засаглал нь хүний эрхийн зөрчил, сөрөг хүчнийхэн, түүний шүүмжлэгчид, эсэргүүцэгчдийн эсрэг халдлага зэрэг хэрэгүүдийн улмаас ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Тэр дундаа 2024 оны жагсаалыг хууль сахиулагч нар хүчээр дарах гэж оролцсны улмаас 1400 гаруй хүн амиа алдсантай холбоотойгоор Шейх Хасинаг засаг удирдаж байсан хүнийх нь хувьд хүчирхийлэл өдөөсөн жагсагчдыг алах тушаал өгсөн. Мөн хүчирхийллийг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр шүүхээс түнд өнгөрсөн 11-р сард цаазар авах ялыг оноосон байдаг. Харин өнгөрсөн баасан гарагт Нью Дели хотноо байрлах гадаадын сэтгүүлчдийн клубд цугларсан олонний өмнө тоглуулсан видео мэдээлэлд тэрээр Бангладешийн төр засгийн газрын тэргүүн Мохаммед Юнусыг алуурчин фашист гэж нэрлэж, түүний удирдлагадор Бангладеш улс хизээж чөлөөд шудраг сонгуул явуулахгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдээллийг тухайн үед 100 мянган гаруй хүн үзсэн юм. Үүнийг Бангладешийн гадаад хэргийн яам хүчтэй шүүмжлэх нь бол мэдээж. Гэхдээ Шейх Хасинаг төр засгийн газрыг түлхэн унахыг оролдож байгаа ил тод хэрэг зам эрх сонгуулийг замбраагүй болох гэсэн террорист үйлдэл хийхийг завцсан хэрэгэ гэж тодорхойлсон байна. Мөн Шейх Хасинаг дипломат орчинд аюултай жишг тогтоож байна. Мөн Бангладеш болон энэтхэг улсын харилцаанд ноцтой сөрөг нөлөө дагуулж байна гэдгийг хэлсэн байна. Одоогоор энэтхэг улс нь Шейх Хасинаг шилжүүлэн өгөх тухай Бангладешийн хүсэлтийг хүлээн аваагүй хэвээр байна. Тун удахгүй Бангладеш улсын 170 сая иргэд Шейх Хасинаг огцорсноос хойших анхны бүх нийтийн сонгуулиа явуулах гэж байгаа. Сонгуулийн 5 нь 2 дугаар сарын 12-нд гэж зарлагдсан. Шейх Хасинагийн нам болох Авами лиг нам өрсөлдөн. Харин гол өрсөлдөгчд нь Бангладешийн үндэсний нам болон Бангладешийн хамгийн том исламын чиг баримжаатай нам гэгддэг Жамаат-и Ислам тэргүүтэй эвслүүд нэрлэгдэж байгаа юм. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээ. Өнөө өглөө Филиппин улсын өмнөд хэсэгт байрлах Басила мужийн ойролцоо 350 гаруй хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн усан онгоц осолдож живсэн байна. Улмаар 15 хүн нас орж 28 хүн суруугаа алга болоод байна. Триша Кирстен гэх нэртэй энэхүү үг хөлөг онгоц нь Замбога хотоос Жоло арлыг чиглэн 332 зорчигч 27 багийн гишүүнтэйгээр хөдөлсөн юм. Гэвч аялал эхэлснээс 4 цагийн дараа буюу үүрийн 1 цаг 50 минутын орчимд хөлөг онгоцоос ослын дохио илгээж хэлсэн юм. Хөлөг онгоц балук арлын тосгоноос ойролцоогоор 2 км-ийн зайд живсэн байдалтай олдсон байна. Филиппиний эргийн харуулын ажилчдын мэдээлснээр одоогоор 316 зорчигчийг аварсан байна. Ослоос амьд үлдсэн хүмүүсийг Изабелла хотод хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ. Харин үлдсэн хүмүүсийг хайх аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа. Директорчид зарим зорчигчдоос авсан мэдүүлгийн дагуу эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн хүчин, агаарын цэргийн хүчнийг дайчлан эрен хайх ажиллагааг явуулж байгаа юм. Үүний зэрэгцээ ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгалтын ажил хэдэн эхэлсэн. Дэргийн хамгаалтын командлагч Ромел Дува хөлөг онгоцыг хөдөлгөхөд шалгасан болохоо хэлж ямар нэгэн дааз хэтэрсэн шинж байгаагүй гэдгийг хэлсэн байна. Дашин дутгад Филиппиний арлуудын аслагдсан мужуудад далайн осол гарах нь элбэг байдаг.
Тухайлбал Филиппиний арлын орчмын цаг агаарын хүнд нөхцөл байдал, усан онгоцны ихэд ачаалал, засвар үйлчилгээ, аюулгүй байдлын стандартын дагуу хангагдаагүй улмаас үүдэж ийхүү асуудал гардаг байна. Хамгийн ойрын жишээг иргэн сануулхад өнгөрсөн 7 хоногт Сингапурын ачааны хөлөг онгоц Миндано арал дээр живсэн байдаг. Ослоос 15 хүнийг аварсан боловч Филиппиний 2 далайчин насарч 4 далайчин Орос руугаа алгасан байна. Түүхийн хуудаснаа үлдсэн 1987 оны 12 дугаар сард Дона Паз ус онгоц Филиппиний түүх хэсэгт шатхуун түгээ хөлөг онгоцтой мөргөлдөж тухайн 4300 гаруй хүн амьсаа алдсан явдал нь дайнгүй инхийн цагт гарсан хамгийн их хүн амьсаа алдсан далайн осолд тооцогддог байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа хөрвүүлэн та бүхэн зарим мэдээллийг товчоор багслан мэдээлнэ. Дэлхийн улс төр эдийн засгийн хамтын харилцаа улам бүр хуваагдмал болж байгаа. Энэ үед Европын холбоо энэтхэг улстай хамтын харилцаагаа сайжруулахаар шинэ Дели хотод дээд түвшний хэлэлцээг эхлүүллээ. Европын холбооны удирдагчид энэтхэг болон Европын холбооны түншил нь олон улсад хамтын ажиллагаа, ардчилсан үнэт зүйлсийн нийтлэг байдал, стратегийн ихтгэлцэлд суурилсан өөр шин загварыг харуулж байгааг онцолж байна. Уг хэлэлцүүлгээр удаан хугацаанд хүлээгдэж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулах, аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2026-аас 2030 оны хамтарсан хөтөлбөрийг тодорхойлоход чиглэж байгаа гэлээ. Канада улсын ерөнхий сайд Маккарни Канада улс Хятад улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эрмэлзэлгүй байгаа гэдгийг хэлж, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Канадын бараа бүтээгдэхүүнд 100% тариф ногдуулахаар зонол хийсэн гэх мэдээлэлд хариу өглөө. Маккарни хэлэхдээ Бээжиндээ саяхан байгуулсан гэрээгээр хоёр улсын хооронд болж өнгөрсөн худалдааны маргааны үеэр өсгсөн татварыг буцаан бууруулж байгаа гэлээ. Канада улс нь Америк, Мексик, Канадын гэрээний дагуу дэлхийн зах зээлд гарч бусад улс орнуудтай гэрээ хэлэлцээр хийхэд хязгаарлагдмал байдаг байна. Хүчтэй тасан шуурганы улмаас Америк нэгдсэн улс даяар сая гаруй хүн цахилгаан эрчим хүчний хомсдолд орж 10,000 гаруй нислэг туслалаа. Техасаас Нью Инглэнд хүртэлх бүсийн нутгуудад хууль салхины улмаас үүссэн засан шуурга нь онц байдал зарлахад хүргэсэн байна. Холбооны болон мужийн их баригчид аврах багийг дайчлан ажиллаж, оршин суугчдад хоол хүнс болон түвш нөөцлөхийг уриалж эхэллээ. Маргааш Япон улс үлдсэн сүүлийн 2 хусны багваага нутаг буцаахаар олжээ. Сяосяо Лейлэй гэх нэртэй ихэр багваага Хятадд буцаан өгч 1972 оноос хойш анх удаа ийхүү ямар ч хусны багваагүй болж байна. Токиогийн өвөнөө амтны хүрээлэнд 1,000 хүн урт дараалал үүсгэж хусны багваа нартай салах ёс гүйцэтгэхээр зорчиллоо. Тэднийг ийхүү нутаг буцааж байгаа явдлыг Япон Хятадын харилцаа муудаж байгаатай холбоотой буюу Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаягийн Тайваны талаарх мэдээлэл худалдаа дипломат харилцааны хурцтмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан шинжээчид тайлбарлаж байна. Би та бүхэнд олон улсад болсон онцлог мэдээллээс таймлаг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.